энэ отгой үедээ 10 жилийн өмнө ажил төвдөө явсан замд таардаг байсан. Тэгээд 2011 онд энэ газар сая яриад байна. Энийн төлөө нийлэн зоригтой одоо шуурхай шударгатай хандсан. Тэний төлөө би одоо тэр газрын төлөө хамтарсан. Ингээ хамтаад наад цаад болгоод газараа ачуулаад хуулаад мөнгө төгрөг хураагаад эрчимтэй ажилласан залуу. Тэрний төлөө одоо энэ хөрөгчиг саяны ярьж байсан хөрөгчиг намайг гэсэн одоо энэ хууль газрынхан одоо аваачиж яасан хийсэн яагаад энэ газар ингэж байгаа эрхчлөө юм энэ чинь танаас өгсөн эрх хэмжээтэй байгаа тань яагаад энийг шатаасан гэх мэтэр дүүрэг дээр очиж одоо надад хэлжсэн байгаа. Энэ хоёрыг л одоо хот руу авч ирсэн байна. Идэж удсан баг. Ингээд энэ асуудыг бүрэн бүтэн шийдэж энэ одон төмнөөс одоо мөнгө төгрөгийг одоо гаргуулж өнөө ухсан нөхөний одон тэргээр одоо эргэж бодуулж ингэж ард түмнийхөө төлөө газар шарааныхаа төлөө иргэдийнхээ төлөө шударга сайхан ажилласан ийм залуу юм блэ гэдгийг олж мэдсэн. Тэгээ энэ залууд ерөөсө энэ иргэдийн хуралд одоо ингэж байж бидний төлөө энэ эрчимтэй юм хийх тийм шударга зан боловсролтой ийм залуу байна гэж би ойлгосон. Тэрнээс хойш одоо энэ хүний чиг ажилчиг таарлтгаа гэж миний ажилчиг гэж юу аах тэгсэж байгаа сая энэ сурталчилгаан дараа энэ отгой юм байна. Ингээд энэ дүүргийн энэ харааны иргэдийн хуралд одоо ирэхээр ингэж сонгогдсон байна. Энд байж байна. Энд байж байгаа манай энэ 32 33 энэ харааных мэдээ энэ үнийг зарим ч яг мэдэхгүй байж болно. Мэдсэн чиг үгүй хэлэхгүй байж болно. Тэгэхээр энэ шударга юм одоо хэрэгтэй юу гэдээ одоо бидний хамгийн чухал юм шударга юм байна. Тэр дөөснийг хамгаалсан ч гэсэн газар шараага эндгээд хийж бүтээсэн зүйл тэр нь үнэн шударга энэ талаар нэдэг эрчимтэй сургуу ард түмнийхөө төлөө зүтгэх юм байна гэдгийг би энэ залбаг мэдж ойлгосон. Ингээд та бүхэн одоо энэ хорооны хорд одоо энэ отны үгийг одоо баталж энэ төлөө сандаа өгөөч гэж хүсэж байна. Яг ажил хүсэж байна.